За би анх 2011 онд юу Улаанбаатар хотод бөөрийн архад асуудал гэсэн онцлогдоод тэгээ 11 онд диализын эмчилгээнд ороод жил хагас гарan явсан. Тэгээ дараад нь диализын эмчилгээнд жил за 8 сар явсан байна. Тэгээ уг нь бол манай Монголд мэс засал хийдэг л дээ, бөөрс ижлүүлэн суулгах. Гэтэ миний сонирхол бол ер нь бол Солонгос явж хийлгүүлэх гэсэн бодолтой байсан. Яагаад тэгэхээр айгүй олон хүнд одоо бөөр суулгуулсан амжилттай болсон. Тэгээд одоо мөн одоо пак эмчийн тухай бол нэлээд сонссон байсан. Гэтэ бол яаж одоо тэр эмчтэй холбогдох гэдэг бас сайн мэдэхгүй байсан л та. Тэгээд тэр 6 сард бид нэр тэр Леваганы судалгааны семинарт оролцсны дараагаар зунжангаар бид нар одоо донортойгоо ярилцаад нэлээд юм бэлтэж агаад 2013 оны 9 сарын 13-нд одоо энэ Солонгос улсад энэ хаалганд би төрсөн ахаасаа бөөр шилжүүлэн суулгасан. Энэ хаалга маш амжилттай болоод одоо 5 сар болж байна. Одоо миний биеийн байдал бол маш сайн байна. Солонгос улсад бол би анх удаага ирсэн. Тэгээд хамгийн эхлээд хилээр гарахаас хавдлал их адал ажиллатай байсан л да, ямар ч хэл мэдэхгүй. Тэгээд ерөөсөө анх буухад бол маш сайхан орон санагдсан. Маш тайван, хүн ард нь айгүй тайван амгалан, уур амьсгал нэг сайхан, тэгээд их өндөр одоо соёлтой сайхан улс байсан. За гадаад ирж эмчилүүлнэ гэдэг маань бол өөрийнхөө одоо хамгийн гол эрүүл мэндэд анхаарсан асуудал л та. Тэгээ энд одоо хамгийн одоо чадварлаг багийнхан ажилтдаг, тэ өндөр мэдлэгтэй ур чадвартай ийм одоо эмчнэр байдаг учраас маш одоо тийм сэтгэл хангаламж ирсэн. Одоо тэгээд сэтгэл хангалуун буцсан. Тэгээ эрүүл болсондоо их маш баяртай байгаа. За Монголоос одоо энэ Солонгос улсад зорж ирэх гэж байгаа өвчтөнгүүд маань хамгийн гол нь одоо энд бол маш их найдвартай, эмчилгээ сайн, хаалгааны өмнөх болон дараа эмчилгээ сайн, хаалгаа маш үр дүнтэй. Одоо хүмүүс нь бол маш их цэцэл гараад ажилладаг, их чадварлаг юм хамт олон байдаг шүү. Та бүхэн одоо эргэлзэх зүйл авахгүй Солонгос улсад ирж хаалгаа хийлгээрэй гэж хэлмээр энэ да. За баярлалаа. Камсаамнида.